Цагдаагийн байгууллагаас засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газартай хамтран хайрал хамгаал үндэсний аяныг улсын хэмжээнд зохион байгууллаа. Аяны хүрээнд нийгмийн оюунлаг бүтээлч хэсэг болох оюутан залуусыг дэмжих, харилцан мэдээлэл солилцсон хамтран хөгжих боломжийг олгох, нийгэм тулгамдж байгаа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудлыг дэвшүүлэн тавьж шийдвэрлэх арга замыг хилэлцэх, олон нийтэд хүрэх зорилготой ихтэй сургуулийн оюутан залуучуудын дунд зохион байгууллаа. Монгол улсад гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хилцтэй хамтарч хайрлын хамгааллын үндэсний аяныг нийгмийн сүлжээгээр дамжуулан өрнүүлж байна. Энэ аяны хүрээнд өнөөдөр бид Монголын мэтгэлцээний холбоотой хамтарч оюутан залуучуудын дунд гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүүхдийн хамгааллыг сайжруулахад оюутан залуучуудын оролцоо сэдвт мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ олон оюутан залуучууд энэ хүүхд хамгааллын асуудлаар, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хэрхэн өөрийгөө болоод хөршийн харилцааг илүү сайжруулж сэргийлэх вэ гэдэг энэ асуудлыг нэлээд ихтэйгээр хөндлөө. Хоёр дахь юм бол энэ чиглэлийн тоо баримт мэдлэг мэдээллээр оюутнууд маань нэлээд их тийм цэнэглэгдлээ гэж бодож байна. Тэгээ Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим бол залуучуудыг илүү мэдлэгжүүлэх, оюунжуулах, салбар шинжилгээ ухааныг судлуулах тал дээр нэлээд анхаардаг нэг салбар нь өнөөдрийн мэтгэлцээн боллоо гэж бодож байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол хаалганы цаанал байгаад байдаг юм шиг мөртлөө яг өнөөдөр хүн болгоны мэдэх ёстой. Яг бид нэр гэр бүлийн хүчирхийллийн талаар мэддэг мөртлөө бас мэддэггүй юм шиг ийм ойлголтын талаар бол илүүтэйгээр нийгэмд хүлээж авах мэдээтрийг бол ойлгох нь хэрэгтэй болов уу гэж ойлгож байгаа. За тэгэхээр мэдээж гэр бүлийн хүчирхийлэл хаасаагүй явагддаг, гэр бүлд явагдана, орчин тойрон ерөөс хаасаагүй байдаг, даалт хэлбэрээр байдаг. Тэгэхээр үүнтэй тэмцэхийн тулд хөршийн харилцаа гэдэг зүйлийг илүү их сайжруулж хөрштөө магадгүй найз нөхөдийн гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл бий болж байгаа юм бол цагдаагийн байгууллага нийт шаардлагатай нийт төргөнд хандах ёстой гэдгийг бол та бүхэндээ уриалъя. За тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл эсрэг хамтдаа тэмцэцгээе гэж хэлмээр байна. Мэтгэлцээнд нийтдээ 48 ихтэй сургуулийн оюутан залуучууд гэр бүлийн хүчирхийллийг бууруулж хүүхэд хамгааллыг сайжруулахад оюутан залуусын оролцоо сэдвийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хөршийн харилцаанд цагдаагийн хяналтаас илүү чухал хүүхэд алга болсон талаар олон нийтэд мэдээлэх нь олон нийтийг айдасгүйц давтах үндсэн шалтгаан болдог гэсэн шийдлээр мэтгэлцсэн юм а. Хамгийн гол нь мэтгэлцээний тэмцээний ач холбогдол болвол залуучууд ер нь энэ хүчирхийлэл гэдэг юу гэж ойлгож байна. Энийний эсрэг ямар дуу хоолой илэрхийлж болох вэ? Яаж тэмцэж болох вэ гэдгийг бид яг энэ залуучуудаас харах боломжийг энэ мэтгэлцээний тэмцээнээс олж байгаа юм. Хамгийн гол энэ залуучууд маань өөрсдөө очиж сургууль дээр очиод энэний тухай цогц ойлголттой болцохоор тэрний эсрэг дуу хоолойг илэрхийлэгч болж хувирдгаараа энэ мэтгэлцээний тэмцээний гол онцлог осож байгаамаа. Тийм учраас энэ дээр бид нар ач холбогдлогч нэлээд онцгой ач холбогдол өгсөн. Тийм учраас энэ тэмцээн маань ач холбогдолтой илүү өндөр түвшинд болно гэж итгэж байгаа. Челленж буюу видео сторк хийгээд нийтэд хүргэх юм байдлыг бол биднээс сурчилж явсан. Тэгээ энэ байдлынхаа хүрээнд бол үндэсний батлан хамгаалахын сургуулийн нийт хамт олон даамаа бол сонсогч оюутан суралцагчдын бол маш идэвхтэй хамрагдаж бол бидний аяныг дэмжиж оролцсон байгаа. Тэгээ яг бидний өмнөд тавиад зорьсон зорилт маань юу байсан бэ гэхлээр магадгүй хин нэгэн хүүхэд айдас дунд айдсын харанхуй тэр орчинд амьдарч байж магадгүй. Хамгийн гол нь бидний үр дүн бол тэнд ядаж нэг гэрлийг тусаах, тэндээс нэг хүүхдч болтгой гэрэлтэй тал байд юм байна гэдгийг бол олж мэдэх энэ нийгмийн энэ босромог үйлс дундаас тийм зүйлийг олж мэдэх юм бол бидний энэ аяны гол зорилго байсан болов уу гэж бод. За тэгээд энэ мэтгэлцээний үр дүн юу вэ гэхлээр энэ нийгмийн оюутан залуучуудыг уриалгах, за тэгээд эндээсээ гэмтэргээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад оюутан залуусын үүрэг оролцоо юу юм бэ? Нийгэм тулгамдаад байгаа асуудал нь юу юм бэ гэдэг энэ асуудлын шийдлүүдийг гаргаж ирэх нь зөв юм аа. За тэгээд дээрэс нь оюутан залуучуудаараа энэ тэмцээнд оролцож байгаа оюутан залуучуудаараа дамжуулаад бусад оюутан залуучуудыг бас уриалгах ийм зорилтыг агуулсан юм аа. Мэтгэлцээний аврах шалгаруулах сүүлийн шатанд Монгол Улсын их сургууль, Отхон тэнгэр шихийн хотгос сургуулиуд шалгарч, 1-р эрэг Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн баг эзэлт цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Отхон жаргал, шагналт баригдсан хүүхдүүдэд өргөмжлөл мөнгөн шагнал гардууллаа. Иргэн танд цагдаагийн байгууллага албаагчтай холбоотой мэдээлэл гомдол санал байвал цагдаагийн ерөнхий газрын 126 дугаард хандна уу?